Насан туршийн боловсрол гэж юу вэ? Бүх насны иргэдэд амьдрах ухаан, гэр бүл, гоо зүй, ёс суртахуун, шинжлэх ухаан, иргэний боловсролыг албан болон албан бус хэлбэрээр эзэмшүүлэх үйл ажиллагааг хэлнэ. Мөн хилийн чандад байгаа Монгол иргэдийн хүүхэд, хүнд болон хэвтэрт байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тодорхой шалтгааны улмаас сургууль завсардсан хүүхэд, сургуулийн насандаа боловсрол эзэмшиж чадаагүй насанд хүрэгч, сүм хийдэд шавлан сууж байгаа лам хүүхдэд баг болон суур, бүрэн дунд боловсрол нөхөн эзэмшүүлнэ. Бид хэнтэй хамтран ажилладаг бай. Бид насан туршийн боловсролыг эрүүл мэнд, хөдөлмөр, нийгэм хамгаалал, соёл, эдийн засаг, хууль эрх зүй, гадаад харилцаа, хэвлэл мэдээлэл, байгаль орчин зэрэг салбарын төр, иргэний нийгэм, олон улсын байгууллага, иргэдтэй хамтран зохион байгуулдаг. Насан туршийн боловсролын алсын хараа юу вэ? Иргэн бүр сайхан амьдрахын тулд тасралтгүй суралцж болдог. Сурсан зүйл нь үнэлэгдэн амьдралын чанарыг бодтойгоор дээшлүүлдэг. Боловсролоор дамжуулан нийгмийг бүхэлд нь соён гэгээрүүлэх боломж Монголын нийгэмд бүрдэх болно. Сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн хичээлээр гэр бүлийн боловсролын агуулгын хүрээнд бага ангийн хүүхдийн суралцах онцлог, эцэг эхийн дэмжлэг тусалцаа сэдвээр өнөөдрийн теле хичээлээ бэлтгэн хүргэж байна. Өнөөдрийн хичээлээ Монгол улсын гавьяат багш Цэнт Сүрэн, Монгол улсын зөвлөх багш Оюуна нартай хамтран явуулна. Бага ангийн хүүхдтэй аав ээжүүд та бүхэн анхаарлаа хандуулна. Хичээлээ хийгээрэй миний хүү. Ганцаараа хичээл хийх уйдгартай юм аа, ойлгохгүй. Гэрийн даалгавраа хийсэн үү миний хүү? Аава, би хэсэг тоглож байгаа даалгавраа хийж болох уу? Сайн уу найзаа? Сайн уу найзаа? Хичээл хурдаа ороосоо найзуудтайгаа уулзах юмсан. Харин тийм ээ, ангийнхантайгаа хамт хичээлдээ сумаар л байна. Хүүгийнхээ хичээлд яаж туслах уу хоёулаа? Бичлэгээс үзэхэд хүүхдүүд маань теле хичээлийн явцад сургууль болон багш, найз нөхдөө санаж байгаа ажиглагдаж байна. Тэгэхээр энэ үед эцэг эхчүүд маань хэрхэн дэмжлэг тусалцаа үзүүлэх талаар хоёр багштайгаа хамтран заана. За сайн байцгаана уу эцэг эхчүүдээ. За тэл хичээл явж байгаа энэ хугацаанд бол сурагчдын суралцах онцлог, тэр тэл хичээлийг сурч эзэмших сурах арга барил эдээс бол асар их өөрчлөлт мэдэгдэж байгаа. Яагаад гэвэл зэрэг бага насны хүүхдүүд сургуульд орохынхаа өмнө тэдний хувьд бол ээж нь хамгийн үнэнч найз нь байдаг. Сургуульд ормогц багш нь одоо хамгийн дотн хүн нь болж хувирдаг. За тэгээд анги ах тусам бол үе тэнгийнх нь тэдний дотн хүмүүс болж хувирдаг. Гэтэл тэл хичээлийн явцад бол хүүхэд зөвхөн гэр бүлийнхнийхээ хүрээнд л энэ анги танхимын үйл ажиллагааг хувирган хэрэгжилж байгаа. Ийм онцлогтой юм. Тэгэхээр тэр тэл хичээлд одоо бага насны хүүхдүүдэд сурах сонирхлыг нэмэгдүүлэх, итэх оролцоотой болгох том асуудал та бидний өмнө бол тулгараад байгаа юм. Тэгэхээр бага насны хүүхдүүд бол багшийн заавар, үе тэнгийнхний тэр тусалцаа, дэмжлэг, яриа хөөрөө, инээд, баясал, одоо тэр хараа харцаараа ойлголцох гэдэсгээд олон юм өгөөлөгдөж байгаа юм тэдэнд. Тэгэхээр бага насны хүүхдүүдтэй ажиллаж байгаа ээж аавууд яах вэ гэхээр та хүүхдийнхээ хажууд яг ангийнх нь одоо сурагч юм шиг, найз юм шиг хамтран суугаад хичээл хийгээрэй. Яагаад гэвэл тэд ганцаараа телевизийн өмнө суучаад хэн нэгний одоо оролцоогүйгээр гав ганцаархнаа 20 минутын турш хичээл хийнэ гэдэг бол үйлийн орчинд дутагдаад ирж байгаа юм. Тэгээ үйлийн орчингүй энэ нөхцөлд бол хүүхэд зөвхөн гүйцэтгэгч болж хувирчиж байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол тэдэнд бодох, сэтгэх, харилцах маш олон одоо харилцааны үйлүүд дутагдаад байгаа гэсэн үг. Тэгэхээр биднээс
бага насны хүүхдтэй ажиллахад ээж аавд юуг анхаарах вэ гэхээр нэгдүгээрт бол тэр хийх ажлынх нь аргыг зааж өгөх хэрэгтэй. Хоёрдугаарт бол тэр хүүхдүүдийг ухаарч сэтгэж бодоход нь заан сургамаар байгаа юм. За гуравдугаарт нь бол хүүхдүүдэд урамшуулж бас төвчээртэй болгох хэрэгтэй байна. За дөрөвдүгээрт бол та өөрөө хамтрагч, дэмжигч байх ийм арга замуудыг ирж хайж хүүхдтэйгээ яг сурагч юм шиг хамтран ажиллахыг хүсэж байна. За сайн байцгаана уу. За тэгэхээр бүгдээрээ ээж аауд та нар маань яг өөрийгөө хүүхэд гэж бодоод дараах дасгалыг бүгдээрээ хамтдаа хий. Оросын нэрс сургууль хүмүүжүүлэгч Василий Алексеевич Сухомлинскийн Отгон охин гэдэг зохиол дээр ажиллая. За бүгдээрээ маш анхааралтай сонсоорой. Эрт өр цагт нэгэн сайхан ээж 7 хөөрхөн охинтойгоо амьдран суудаг байжээ. Нэгэн удаа ээж нь алсын аянд явжээ. Алсын аянаас эргэж ирэхдээ 7 хөөрхөн охин нь баярлан угтаж гин. Ууган охин нь ээж минь хээр тал алтан наран хүлээх шиг танийгаа би хүлээлээ гэжээ. Удаах охин нь ээж минь ирээн зүгийн алаг цэцгсийг хүсэх шиг танийгаа би хүлээлээ гэжээ. Гурав дахь охин ээж минь гүн ой жирэг шувуу дан хүсэх шиг танийгаа би хүлээлээ гэжээ. Ийхүү 6 охин нь шүлэг мэт уран яруу үгсийг хэлэн ээжигээ угтаж гинэ. Харин отхон охин юу ч дуугарсангүй. Юм гэдэг. За одоо бүгдээрээ нэгдүгээр даалгавар руу анхаарлаа хандуулаарай. Эхний 3 охин юу ч хэлсэн байна. Энд нэг зүй тогтол байгаа. Тэгээ эхний даалгавар бол тэр зүй тогтлыг ажиглаад 4, 5, 6 дугаар охины хэлсэн үгийг та яг хүүхэд болоод зохиох юм. Хүүхэд өөрөө бас бие дааж зохиох юм. За тэгэхээр энд ямар зүй тогтол байгаа вэ гэвэл эхний охины үгэнд хээр тал алтнаар, хоёр дахь охины үгэнд ирээн зүгийн алаг цэцгс, гурав дахь охины үгэнд гүн ой, жирэг шувууд гэсэн хоорондоо харилцах хамааралтай салшгүй хоёр зүйлийг зэрэгцүүлэн хэлсэн байна. Тэгэхээр яг энэ зүй тогтлыг ажиглаад 4, 5, 6 дугаар охины хэлсэн үгийг зохиох юм байна. Тэгэхээр та яг хүүхэд бол зохионо, хүүхэд зохионо. Ингээд харилцан та хоёр бие биенийхээ уншаад ярилцаад ингээ хийх юм байна. За энэ даалгаврыг гүйцэтгэхэд ээж аав, ах эгч та нар одоо өвөө эмээ тэр гэр бүлд байгаа хүмүүс хүүхдийнхаа суралцахыг дэмжих зорилгын үүднээс бол яг хамтдаа ямар дэвтэр дээр ажиллана уу, ямар үзэг барьж байна, яг түүнийг хамтдаа хийгээ бариад та сурагч мэт гүйцэтгэх хэрэгтэй. Ягаад гэвэл тэр хүүхдийг хажууд нь бол найз нөхд нь өгүүлэгдээд байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол суралцсан үйл бол хамтын үйл байдаг. Учираас энэ хүүхдүүд бол хамтран суралцагч дутагдж байгаа ийм тал байгаа. Учираас та сурагч болж яг хүүхэдгээ хичээлээ хамтдаа хийх учиртай. За багшийн саяын өгсөн даалгавар бол тэр хийх ажлынх нь арга ухааныг зааж өгч байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол 7-оос 11 настай хүүхдүүд бол тэр бодит туршлага хуримтлагцаар байжгаад тэр хийсвэр сэтгэлгээнд шилждэг. Одоо хээр тал алтан нарч гэдэг юм уу, зөөгийн цэцэг гэдэг бол хүүхдийн хувьд бол мэддэг бодит зүйл нь байгаа юм. Тэгэхээр 4, 5, 6 дахь охин юу гэж хэлсэн бэ гэд асуух тэр асуултны даалгаврыг гүйцэтгэхдээ энийг үгнүүд нь хоорондоо холбоо хамааралтай байна гэд зүй тогтлыг ажиллуулж өгч байгаа нь бол ажиглуулж байгаа нь бол хийх ажлынхаа арга ухааныг зааж өгч байгаа гэсэн. Та хүүхдтэйгээ ажиллахдаа хамтран суралцахдаа энэ арга ухааныг хүүхэддээ зааж өгөхийг хичээгээрэй. За одоо тэгвэл 2 дугаар даалгавар руу анхаарлаа хандуулаарай. За хамгийн отхон охин юу ч дуугарсангүй. Юм гэдэг гэж байгаа. Тэгэхээр охин юм хэлсэн үү? Тэгэхээр үг хэлээгүй юм бол үйлдэл хийсэн байж таарч байгаа. Тэгэхээр тэр үйлдэл нь юу байж болох вэ гэдгийг та хүүхэд болоод бүгдийн сайхан бодож байгаад одоо жагсаана хүүхэдтэй нь бас тэр үйлүүдийг жагсаана. Ингээд жагсаагаад үзэхэд тэр жагсаасан үйлдэлүүд энэ нь буруу, тэр нь зөв, энэ нь гоё, тэр нь муухай гэсэн огт байхгүй үйлдэл байх юм бол зөв гэж хүүхдийг дэмжих ёстой юм. Энэ Сухомлинскийн энэхүү зохиолын яг ихтер нь юу гэж байдаг вэ гэвэл юу ч дуугарсангүй. Төмпөнтэй бүлээн ус авчраад ээжийнхээ аян шиж ядарсан хөлийг угааж өгсөн юм
гэдэг гэж гарч байгаа. Тэгэхээр яг энэ Сухамлинскийн бичсэн энэ хариуг хүүхэд олох албагүй. Яг энийг таах албагүй. Харин энэ зохиолд гарч байгаа отгон охин шиг ямар үйлдэл хийж болох вэ гэдгийг л жагсааж гаргаж ирж байгаа бол хүүхэд маань одоо энэ дасгал дээр сайхан ажиллаж чадчихна гэсэн үг юм аа. За та бидний анхаарах гол зүйл бол хүүхүүдэд нэгдүгээрт бол хийх ажлынхны аргыг зааж өгөх юм байна. Хоёрдугаарт нь бол тэр ухаар сэтгэхэд сургах юм байна гэсэн. Тэгэхээр саяын 2 дахь даалгаврын хувьд бол хүүхдүүд тэр дуугарсангүй гэдэг үгийн утга дээрээс цаашаа юу хийсэн байж болохыг ухаарах хэрэгтэй болж байна. Гэтэл асуулт нь одоо отгон охин юу хийсэн бэ гэж ингэж асуугаад орхиход бол хүүхдийн даалгавар гүйцэтгэх чадвар бол төдийлөн хангалттай илэрхгүй. Харин багш бол аргачлаа өгтөө дуугарсангүй гэсэн байгаа гэж тэр үгийг онцолж байгаа нь бол тэр ухаарт сэтгэл сургаж байгаа хэрэг шүү дээ. Ингээхээр ээж аавууд ах эгч нар нь бол бага насны хүүхэдтэй ажиллахдаа ямагт одоо хамт сурагч мэт ангийнхан найз нөхөд мэт хамт ажиллах нь хоёрдугаарт бол энэ багангийн хүүхдүүд бол яадаг хүүхдээ зэрэг хичээлийн одоо 1-2 дугаар ангийнхан 35 минут хичээлдэг. За 3-аас 5 дугаар ангийнхан 40 минут хичээлдэг. Тэл хичээл бол 20 минутын хугацаатай үргэлжилж байгаа. Тэгэхээр нөгөө 1-2-3 дугаар ангийн хүүхдүүд чинь бол 20 минут одоо ганцаараа ингээд доктортой суугаад хичээл даалгавар гүйцэтгэнэ гэдэг бол нөгөө анхаарал төвлөрөх хугацаанаас нь давсан хугацаа байгаа юм л. Тэгвэл зэрэг хүүхдүүд бол нэг 10 минут орчим болоод үзгээ амандаа хийдэг ч юм уу өөр зүйл рүү сарниж харах магадгүй та тэндээс ингээд заагаад хараа зогсож байгаа бол тань руу харах хэдүүс гээд ингээд дорхон анхаарал нь сарнина. Тэр үед бол та одоо хүүхдийг шахаж шаардах хэрэггүй юм байгаа. Угаасаа л энэ хүүхдийн сурах онцлог нь тэр. Тэгвэл та хүүхдээ амраа. Тэр хооронд нь ярилц өөр зүйлэнд одоо анхаарлыг шилжүүлгүүл. Ингэхдээ зэрэг хүүхэд бол тэр үед нь бол хичээлийн зогсоогоод дараагаар нь үргэлжлүүлээд үзүүлэх боломжтой. Танхимд суралцах, тэл хичээлээр суралцах хоёр бол үнэхээр өөр байгаа юм. Танхимд 35 минут, 40 минут хичээлдэг ч гэсэн тэр танхимд явж байгаа хичээлийн нэг 6-аас 8 минутанд бол багш одоо мэдээлэх, тайлбарлах, хүүхэд унших ийм үйл хийсэн ч гэсэн дараагаар нь одоо 3 дугаар ширээний бата босоод хариулж байгаа нь тэр эхний нүүрэнд сууж байсан одоо эрмүүн босоод самбарт бичих хэдүүс тийм үйлүүд байнга солигдож хийгдэж байдаг учраас 35-40 минут үргэлжилсэн ч гэсэн хүүхдийн анхаарал тэр буцаад одоо нөгөө анхаарлын шилжилт бол буцаад одоо доктортой болж ирдэг. Тэгэхээр яг тэл хичээлийг хараа сууж байгаа хүүхд бол 20 минутын туршид анхаарлаа нэг зүйл төвлөрүүлэх боломж нь үнэндээ байхгүй юм. Тийм учраас л та хүүхдтэй 20 минут яс суулгахаас илүү дунд нь юу хийлгэх вэ? Ямар асуулт асуух вэ? Гэх мэтлэнгээр хүүхдтэйгээ байнгын хамтрагч байгаарай. Чи хийгээрээ, анхаараараа, бодоороо, зураараа, багштаа даалгавраа явуулаарай гэдэг ийм хэдэн үгэнд бид эргэлдэх юм бол энэ их цаг хөдөлмөр бол талаараа өнгөрчих вэ гэж болгоомжлууртай юм харагдаж байгаамаа. За тэгэхээр энэ даалгаврыг гүйцэтгэхдээ бол хүүхэд тэр хээр тал алтан нар гэдэг хоёр хамааралтай зүйл шиг яг тийм хамааралтай хоёр зүйлийг олоод тэрийгээ бас яг энэ үгийн тоо дээр хөөрхөн хэмнэлийн тааруулаад шүлэг мэт гоё яруу болгоод ийм үг олохын. Тэгэхээр та яг давхар хийх ёстой. Энэ нь болохоор хүүхдтэй дэм болох, хамтарч урам зориг өгөх ийм үүднээс хийж байгаа шүү дээ. За тэгвэл эрээн зүгийн алаг цэцгээс үүдээд бас хүүхэд юу зохиож болох вэ? Чиний үг ямар ээж нь ийм үг олчлаа, аав нь ийм үг олчлаа гэдэг ингээ хоёр аль нь илүү гоё юм өө чинийх яасан гоё юм ингээд хүүхэдтэй урам өгөөд хамтраад хичээлэх ёстой юм байгаа юм. За тэр юу ч дуугарсангүй гэдэг дээр тэр юу хийсэн байж, ямар үйл хийсэн байж болох вэ гэдэг ингээд цаашаа гоё хүүхдтэд дэм өгөөд төхүүлээд ингээд яаж болно шүү дээ. Гоё жигсаалтын хоёлаа та бас жигсаалт гаргаж бичнэ, хүүхд бас жигсаалт гаргаж бичнэ. Тэгээ хоёлаа тэрийгээ сольж уушаад хөөх чи өстө ийм гоё үйлдэл олсон байна. Ямар гоё ингээд тэгээд л одоо ингээд хамтраад хийхээр хүүхэд нөгөө анги хамт олон дотор хичээлж байгаа юм шиг тийм урамтай ээж нь аав нь сурагч болоод хамт хичээлэхээр маш их сонирхолтой, хөгжилтэй байгаа тэр хүүхэд маань суралцсан үйл ажиллагааны урамтай, баяр баясгалантай болно шүү дээ. За энэ тэл хичээлийн хугацаанд ихэнх гэр бүлд бол хүүхдээ ном унш гэдэг ийм одоо үйл ажиллагаа нэлээд өрнөж байгаа. Тэгэхээр ном уншихад бол бас учир байх юм. Юу гэхдээ зэрэг хүүхдүүдийн тэр унших сонирхол харилцан адилгүй байдаг. Өөрөөр хэлбэл таны хүүхэд одоо уран зохиолын уншигч юм уу?
Эсвэл шинжлэх ухаан танин мэдхүйн унших ч юм уу? Эсвэл одоо түүхийн унших ч юм уу гэдэг юм уу? Тэр хүүхдийн сонирхол нь их өөр өөр байгааг одоо эцэг их харгалзаж үзэх учиртай. Тэгээд сонирхохгүй зүйлээ уншихгүй байгаа талтай юм шүү дээ. Гэтэл зарим хүүхэд бол цэвэр одоо шинжлэх ухаан танин мэдхүйн туршилттай тийм ном бүтээлүүдийг илүү ойлгож, илүү сонирхож, илүү бүтээлч уншдаг. Гэтэл зарим хүүхэд бол тийм номыг сонирхохгүйгээр адал явдал зөөгнөл тийм өрнөл сайтай тийм уран зохиолын номнуудыг илүү их сонирхож уншдаг. Тэгэхээр та хүүхдтэйгээ ажиллахдаа миний хүүхэд ямар ч одоо уншигч юм болоо гэдгийг тооцож уншвал бас үр дүн төрөх боломжтой шүү. За төгсгөлд нь хэлэхэд бага ангийн хүүхдүүдэд бол ялангуяа 1-2 дугаар ангийн хүүхдэд бол сурахад нь тохиолддог бэрхшээлийн нэг нь бол бичих чадвар байгаа юм. Тэгээд тэр хүүхдүүд бичгтээ яадаг хүүхдээ зэрэг жижигхэн ойрхон шугамтай тийм бага зайд нарийнхан гардаг үзгээр бичгтэйгээ зэрэг нөгөө хүүхд бол бичгийн зүдэргээ үүсээд байгаа юм л. Тэгээд нөгөө нарийнхан гардаг 0 одоо 33 ч гэдэг юм уу 0.5-ын ийм үзэг балаар бичгтэй зэрэг нөгөө нарийнхан гардаг үзэгч нь бол маш их даралт үүсгэж байгаа юм. За одоо нөгөө даалгавраа гүйцэтгээд бичгтэйгээ зэрэг хүүхд удаан гүйцэтгэв. Яагаад гэвэл зэрэг дарж бичиж байгаа учраас. Тэгвэл зэрэг ийм бага насны хүүхдийг бол аль болох жаахан даралт шаардахгүй бүдүүхэн гардаг тийм үзэг харандаагаар бичүүлэх юм бол хүүхэд хурдтай бичих боломжтой болно. Суралцахыг одоо дэмждэг нэг том зүйл нь юу юм гэхтэй зэрэг суралцах хурд байдаг. Хүүхэд бичих гэж одоо нэг хэсэг тэнэгэлзэж суун, бичгтээ маш удаан бичнэ, бичих явц дундуураа хэсэг ингээд сатаарад үзгээ амандаа зуугаад ч байдаг юм уу, гарахгүй бол хамаг хүчээр зараад нөгөө жижиг булчин сарвуунуудын хөгжил сул байгаа тийм насан дээр маш их даралттай бичихэд үсгээд ийм бэрхшээлүүдийг нээж ав гэртээ байнга одоо тооцож байгаарай. Хэрв анги тангимд хичээлж байгаа бол ийм бэрхшээлийг багш нь байнга сануулж хүүхдийг дарахгүй бичээ, зөөлөн бич, биеэ сулж бич тэгвэл хурдтай бичнэ гэх мэтчлэнгээр арга аргачлалыг зааж өгч байдаг юм шүү. Өнөөдрийн хичээлээр эцэг эхчүүд та бүхэн хүүхэдтэйгээ хамтран суралцах, хичээл болон гэрийн даалгавраа хийх аргыг зааж өгөх талаар мэдэж авлаа. Та бүхэн хүүхэдтэйгээ хамтран суралцагч байхыг хичээгээрэй. Та бүхэнд амжилт хүсье. Энэ удаагийн хичээл үүгээр өндөрлөж байна. Дараагийн цуврал хичээлээрээ дахин уулзтлаа. Баяртай. Та дэлгэрэнгүй мэдээллийг эдгээр холбоосоос авах боломжтой.